Эцсийн ажиллагааны төвийн хүүхдийн тасалбараас мэдээлэл хүргэж байна. За тэгэхээр сүүлийн үед бол хүүхдийн засгийн хүлээн авахар ирж үзүүлж байгаа хүүхдүүд болон за мөн хэвтийн эмчилүүлж байгаа хүүхдүүдийн дунд ротавирусын шинж тэмдэг бас цөөнгүй илэрч байгаа талаар мэдээлэл хүргэх гэж байна. Тэгэхээр энэхүү вирус нь ер нь яг ямар шинж тэмдгээр илэрдэг. За сүүлийн үед бас одоо тохиолдол нь нэлээдгүй байгаад багш байна те. Ер нь шинж тэмдэг нь ямар байдгийг, ямар үед эмнэлэг хандах хэрэгтэй байдгийг энэ талаар бас мэдээлэл өгч. За ротавирус гэдэг нь өөрөө ер нь суулгалтын нэг хэлбэр. Суулгалтын 80-90% нь ротавирус эзэлж байна. Ротавирусын ер нь гол зөөр шинж тэмдэг гэх юм бол хүүхэд аягүй өндөр халуурна, ойрхон ус ихтэй өдөрт 3 болно. Түүнээс дээш удаа суулгана, бөөлжих зөөрөөр илэрч байна. Хүүхэд их бөөлжөд ирэхээр унтаарж байна, номорж байна, хоолндоо дургу болно гэх мэт шинжүүдээр ер нь бол зөөртэй хүүхдүүд маш их ирж байна. За ер нь бол нэгдүгээрт нь хүүхдийг алдсан шингэнийг нь тэр хэмжээг нь илүү сайн шингэм амаар нь уулгах ёстой. Хүүхдийн бөөлжилт болгоны суулгалт болгоны хооронд наснасаа хамаарат ер нь бол 50-200 мл шингэн сэлбэгт авсны ус мөлийг бол тогтмол хүүхдтэй уулгаж ийж хүүхдийн шингэн алдалтаас нь сэргийлэх ёстой гэсэн. За амаараа хэдий сайн шингэм уусан ч хүүхэд унжгар сул номоо байгаад унтаараад өндөр халуураад 38-аас дээш халуураад авах юм бол ер нь заавал эмнэлгийн байгууллагад үзүүлнэ. Тэгвэл бас хүүхэд хүндрэх эрсдэлтэй шингэн дуталд орно. Амархан хордлогонд орвол шингэн дуталд оруулдаг өвчин байгаа. Ер нь ротавирусын шалтгаан нууц хугацааны 1-3 хоног байдаг. Тэр юугаар дамжих вэ гэхээр бохирлогдсон гар эсвэл нөгөө тэр өвчсөн хүний ойр орчим эд зүст хүрсэн тохиолдол. Тэгээд нөгөө бохир гараараа хүүхэд олон ерөөсө гараа угаахгүй юм авч идэнэ. Энэ тоолонгоор халдвар авч идэх. Одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд гэхэд нэг нь одоо авлаг энэ вирусээр өвчлөлөө гэхэд ангийн хүүхдүүд бас давхар алдах магадлал өндөр байгаа. Магадлалтай. Ер нь бол нөгөө тэр хүүхэд ингээд гараа угаахгүйгээр ингээд баалаа гэж бодоход ингээд бохир гараараа дамжаад эргээд гараа угаахгүйгаас болоод тэрүүгээр ингээд тэр хүүхдийн хүрсэн газараа тоглоомж гэх юм уу те энүүгээр дамжаад эргээд халдвар дамжих магадлалтай. Тэгэхээр өнөөдрийн байдлаар тохиолдлын үед юу гэж байна? За өнөөдрийн байдлаар манай хүлээн авахар болон ирж байгаа хүүхдүүдийн нэг дээлэх хувь нь бол суулгалт бөөлжилт өндөр халуурсан шалтгаантай хүүхдүүд ирж байна. За хэвтэж байгаа хүүхдийн нэг 20% нь бол ротавирусын халдвар шинжилгээгээр бол батлагдсан. Тэгээд ер нь бол шинжилгээгээр батлагдаад эмчилгээ авч байгаа гэдэг цэвэр ер нь бол асаргаж маш чухал байна. За ротавирусээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг эхчүүд хүүхдүүдтэй илчлэг сайтай хоол хүнс өгч одоо дархлааг нь дэмжих, за мөн олон нийтийн газраар хүүхдүүдэд багуулж явахгүй байх болон за гарын ариун цэврийг маш сайн сахих, мөн одоо олон нийтийн газраар явахдаа амны хаалтыг зүлэх зэрэг зөвлөмжүүдийг эцэг эхчүүдэд өгч байна.